дугаар бүлэг болох хариуцлага хүлээх гэдэг сэдвээ ярив. За ингээд номын зохиолч маань яг энэ 3 дугаар бүлэг эхлэхэд бол хэлэх үг маань бол хариуцлага хүлээх гэдэг үгс хэлбэр сонсогдох хэдий ч яг одоо амьдрал дээр болон ханшийн чартан дээр бол яг хариуцлага хүлээх гэдэг зүйлийг бол хийхэд бол маш хүндрэлтэй байдаг. Тийм учраас бол одоо хариуцлага хүлээх чадвар болон одоо амжилт гэдэг хоёр үг бол хооронд нь бол яг ингээм хамтд нь авч явж чадвал та бол про трейдер болж тий. Одоо нөгөө нэгээс 5% тоонд олж бол чаднаа гэдэг үгийг бол хэлсэн байна. За тэгээд 3 дугаар бүлэг маань өөрөө бол одоо 4 сэдвийн дэд сэдвтэй явж байгаа. За 1-р дэд сэдв нь болохоор сэтгэл зүйн дотоод орчноо бүрдүүлэх гэдэг. За энэ нь юу гэсэн юуны талаар яриад байна вэ гэхээр үүний тулд бол та яг өөрийгөө тий одоо уран баримлч шиг өөрийгөө бүтээх ёстой. Одоо техник шинжилгээ тий техник шинжилгээндээ одоо маш сайн суралцах. За мөн одоо өөрийгөө тий дүрмтэй болгох тий одоо ямар ч үед одоо тэр зөрчидгүй тийм чухал гол дүрмийг өөртөө бий болгох. За мөн одоо мөнгөний менежмент тий мөнгөний одоо менежментийг бас сайн сурах. За яг ингэж одоо эднэрийг суралцахад одоо цаг заваа мөнгөө тий бүх зүйлөө зориулж бол сурах хэрэгтэй. Тэгжээж л та бол цаашаа явнаа гэдгийг бол хэлсэн байгаа. За өөрийнхөө шинэ хөлбөрийг бол одоо бүтээнэ гэж бол яриад байна. За тэр нь юу вэ гэхээр ер нь одоо тогтмол байдал, тогтмол орлого, за тогтмол сэтгэл зүй байдал гэдгийг бол одоо маш сайн ойлгох хэрэгтэй гэдгийг бол бас ярьсан байгаа. За тэгээд ер нь бол одоо яг арилжаа хийхэд бол одоо айдас гэж байдаг. За тэр айдас бол 3 төрлийн айдас байгаа. За бүгд л туулж байгаа айдас. За нэгдүгээр нь болохоор одоо мэдээллийг гажуудуулж тий. За нэгэнт одоо чарт өөрийгөө өснөө гэдэг хад бид нэр одоо тий унахал өстойгөө сэйл рүү хараад байвал энэ бол одоо гажуудуулж байгаа хэлбэр. Тэгэхээр нэг чиглэлийг бол одоо ямагт дагаа гэдэг үгнийг яриад байгаа. За арилжаанд оролцохоос айх. За бид нар болохоор дарааллаад 1 2 3 стоп лосс тий. Би бол тэр зүсмээ анх бол дарааллаад 2 3 стоп лосс зохиулчихаар нөгөө миний техник шинжилгээ ажиллахгүй бусдын техник шинжилгээ ажиллаад байгаа юм шиг мэдрэгдээ. Тэгээд нөгөө арилжаанд орж чаддгүй. За энэ бол бас нэг айдас нөгөө. За 3 дахь нь юу юм гэхээр чиглэлээ хөдөлгөөрөөс хоцрох айдас. За энэ нөгөө яадаг вэхээр ингээд бид нар бол одоо ингээ унах гэж байна. За одоо өсөх гэж байна гэж нэг цэг байлаа шүү дээ. Тэнгүүд нөө бидний хүссэн яг тэр цэг дээр ирэлгүй арай ирээгүй байж хахад нэг орчихмоор юм шиг санагдаа тий. Нэг биднийг хаяа авчих гэдэг юм шиг санагдаа яарах. Тэр нь болохоор нөгөө яг одоо юунаас айж байгаа нэг хэлбэр нь болж тарж байгаа чиглэлийн хөдөлгөөс хоцрох айдас гэдэг. За тэгэхээр ямар ч тохиолдолд та техник шинжилгээ хийсэн тий. За энэ хүртэл өсөх юм байна. Энээс цааш унах юм байж юм. Ингэж одоо байж байгаа бол яг тэр унах цэг хүртлээ бол ер нь төвчээртэй хүлээж тий байх хэрэгтэй гэдэг. За энэ 3 айдас бол ерөөсөө бүх одоо трейдерүүдэд тий туулах хугацаанд бол байдаг. За энэ 3 дээр бол сэтгэл зүй ямар нэгэн байдлаар хөдлөхгүй яг л одоо яваад тий трендээ дагаад за хоцорхоос айхгүй байх. За тэгээд арилжаанд орохоор буруу хөвчүүдэй гэж айхгүй байх гэдэг. Энэ 3-ыг л маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ мэтлэн бол ерөөсөө одоо энэ айдсуудаас болж одоо сэтгэл зүй амар одоо яадаг болохоор бол энээс бол айхаа бол ер нь бол доктортой ямар ч айдсгүй зүгээр л өөрийнхөө бодсон зүг рүү стоп лоссын хувьд бол тий одоо өмнөх бүлгүүдэд ирсэн шиг тий зүгээр л одоо өөрийнхөө тий техник шинжилгээнд итгээд тий мөнгөний менежмент тий гол нь стоп лосс дөрмөө барайл зүгээр орчхоо тэгжээж л бид нар бол одоо энийг бол давтан хийж ямар ч үед бол одоо сэтгэл зүй хөдөлдгөө тий сэтгэл зүйн савлгаа байхгүй гэж арилжааг бол зөв хийж чаддгаа гэдгийг бол одоо ярьсан байгаа. За тэгээд ер нь бол одоо яг энэ сэдвийн төгсгөлд бол одоо юу ярьж байгаа гэхээр за шилдэг трейдерүүд ерөнхийдөө удаа дараа TP авах. За түрүүнд би удаа дараа стоп лосс авах талаар ярьсан. За удаа дараа TP авах нь удаа дараа стоп лосс авахаас илүү хортой байдаг. За яадаг вэ гэхээр ер нь бол ингээл 4 5 6 дараалал TP зөхиулаа тий. Ерөөсөө айгүй ингээл яг бодсон зүг рүү ингээд яваад ашиг хийгээд ирэнгүүт хүн бол саа гэж хэлдэг. За яадаг руу би бол ерөөсөө амар хийж байна. За ерөөсөө би бол ерөөсөө
ханшийн чартыг уншчлаа мэдэрчлээ. 100% гэж бол байдгийм байна гэж итгээд ерөөсөө мөнгөний дүрм те нөгөө нэг өмнө нэг бүлэг дээр ирсэн дүрмүүдийг ерөөсөө хаяад одоо нөгөө нэг 4 5 арилж байгаагаар бас ашиглаад тэр жигт нь үндсэн дастайгаа одоо 50 товчдаг тохиолдол байдаг. За энэ нь өөрөө болохоор одоо бүр тэр нөгөө алдахаас айх гэдгээс илүү долоондор одоо нөлөөллийг сэтгэл зүйн тийм одоо савлгаанд оруулдаг. Тийм учраас ерөөсөө ханшийн чартанд хизээж найдаж болохгүй 100% гэж байхгүй учраас ямар ч тохиолдолд ерөөсөө юу яхал хэрэгтэй. Дүрм гэдэг зүйлээ ерөөсөө байраа тий. Олон дараас TP авсан сэтгэл зүй савлахгүй дүрм хэвэндээ олон дараа стоплос цохиулсан ч сэтгэл зүй савлахгүй айхгүй дүрм хэвэндээ л байна гэсэн үг. За энийг бол ерөөсөө маш сайн өөрчлөнд одоо суулгаж авч чадвал сэтгэл зүй юм доктортой байх юм бол та бол одоо broad reader буюу тий одоо 1-5% бол орох боломжтой гэдгийг бол ерөөсөө номын зохиолч нь бол одоо байн бол давтаж хэлээд байгаамаа. За ер нь бол одоо яг энэ сэдвийн тий 3 дахь үйл ихний сэтгэл зүйн дотоод орчноо бүрдүүлэх гэдэг яг энэ сэдвийн бол одоо хамгийн сүүлд хэлж байгаа үг маань одоо номын зохиолч маань ямар ч шилдэг арга барил зөв сэтгэл зүйн бүтцгүй хүний гарт бол одоо нуранг болдог шүү гэдгийг загсан байна. За энэ нь юу вэ гэхээр бид нэр ямар ч гоё техник шинжилгээ, ямар ч гоё арга барилыг тий жил 2 жилээр суугаад сурлаа гэхэд сэтгэл зүй маань бол тогтворгүй байгаа тохиолдолд бол тэр арга барил бол зүгээр хог гэж бол хэлж байгаа гэсэн үг. За ингээд ерөнхийдөө одоо 3 дахь үлгийн ихний сэдв маань дэд сэдв маань дуусж байна. За одоо дараагийн сэдв болох амжилттай трейдерийн одоо ялагч хандлага гэдэг сэдвийг ярьцгаая. За ингээд амжилттай трейдерийн ялагч хандлага буюу 2 дугаар дэд сэдв рүүгээ оръё. За номын зохиолч маань бол за энэхүү сэдвийг эхлэхдээ трейдингийн эндээ зоон номынхоо нэрний за зоон гэдэг бүс те одоо орчуулбал бүс гэдэг зүйлийн тухай ирсэн байна. За энэ бүс гэдэг үгийг бол юунд оруулаад байна гэхээр бид нар бол яг одоо ханшийн чарт те сэтгэл зүй бүх зүйлээ одоо ингээ нэг бүсэд оруулж бол одоо чадвал амжилтанд хүрнэ. Тэгэхээр бол одоо өөрийнхөө тэр бүсийг нээх гэдэг зүйлийг бол маш сайн жишээтэй бол ярьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө NBA буюу сагсан бөмбөгийн тоглогч одоо Клай Томпсон гэдэг одоо давтлагч хийдэг хүний тухай бол жишээ татсан байгаа. За би бол мэдэхгүй. За тэгээд энэ хүн маань бол одоо давтлагын дундаж оноо бол 19.5-ыг бол авдаг нэг тоглолтод. Тэгвэл карьерийнхэн бол одоо хамгийн дээд үедээ бол одоо 60 оноо авч ирсэн. За тэгээ ерөнхийдөө хувь нь бол 63%-ийн одоо үзүүлэлтээр давталж ирсэн гэсэн. За тэгэхээр нөө 100% шидэлтэй үлээ гэж бодоход 63% таа бол одоо гол хийгээд оноо аваад за үлдсэн 27% таа бол алдаж байсан гэдгээр бол жишээ авсан байна. За тэгэхээр энийг бол юу гэж тайлбарлаад байна гэхээр та магадгүй forex арилжаа хийгээ те. За 27% таа алдаад за 63% таа авах. За гол нь нөгөө нэг алдаатай шидэлт болгон дээр би алдчихлаа гэдэг одоо сэтгэл зүгээр унаад те дараагийнх нь орохгүй ч юм уу. Ийм байдалтай бол явах юм бол одоо амжилт үзэхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ерөнхийдөө алдаанаасаа айхгүй. За ерөнхийдөө бол дараагийн удаа бол би заавал авна гэдэг сэтгэл зүйтэй байгаа ч те. Ерөөсөө спортч тэр юу ч тэр бол одоо бүхэн тийм байгаа. Тийм учраас бол ерөнхийдөө бол одоо яг forex арилжааг хийхдээ те. За 100% гэдэг юм байхгүй. Бид тэр гэхдээ тэндээс бол хэдэн үеийн бол одоо TP-гээ те илүү авч чадаад за stop loss-аа бол зөвхөн дүрм тэгээ мөнгөний менежмент мөнгөний дүрмээр бол одоо хязгаарлаж ерөнхийдөө явах юм бол одоо та бол одоо яг энэ сагсан бөмбөгийн тоглогч шиг бол одоо явж чаднаа гэдэг зүйлийн тухай бол бас ярьсан байна. За мөн хоёр дахь жишээ бол те за бид нар бол одоо наазахын юм дээр бол одоо ресторан те одоо ажилладаг байлаа гэхэд бид нар хоолны менюн дээрх те одоо хоолны одоо орц те одоо ногоо мах те будаа гурил одоо юу гэдгийг тэдрийг бол мэдээж худалдаж авч байгаа тэр хоолыг хийж байгаа. За тэгэхээр мэдээж тэр одоо хоолнд орж байгаа материалуудын үн хөлсөл те бас бидний одоо forex зах зээлийн бол одоо тэдэн төгрөгөө бид нар эрсдэлд оруулж иж арилжаанд орно гэдэгтээ мөн ялгаагүй. Тийм учраас бол одоо эрсдлэгдэг зүйлээс битгий эрсдлэгдэг зүйлээ гаргаад тэгээд тэрийг бол одоо алдсан ч
одоо ямар ч санаа зовлтгүй те дараагийн одоо сагсчин шиг те дараагийн одоо оноо бол яг авнаа гэдэг шиг дараагийн ТП бол авнаа гэдэг сэтгэл зүйтэй байнга арилж байгаа нээжвэ гэдэг талаас хэлсэн байгаа. За мөн одоо нэг их одоо алдагдал хийгээ те нэг алдагдал хүлээгээд ерөнхийдөө ингээд маш их алдагдал хүлээж байгаа хүн бол одоо айц давтаад ер нь хийж чадахгүй болчоороо одоо жишээ нь одоо Euro USD дээр бол ингээд жишээ аваа те одоо амар их шинжилгээгээ маш их хүч хөдөлмөрөөр зарцуулаад амар их суугаад нөгөөх маань эсрэг явчих юм бол одоо маш их нөгөө сэтгэл зүйн дарамтанд ордог. За миний техник шинжилгээгээрээс ажиллахгүй байна. Ерөөсөө болохгүй байна гэдэг. Үний хэрэг дээр таны техник шинжилгээ бол ажилдаггүй гэж байгаа. Тэгэхээр тэр ажиллахгүй үе дээр одоо ингэж одоо өөрийнхөө одоо сэтгэл зүй битгий ингэж унгааж те битгий ингэж одоо өөртөө хит их дарамтыг үүсгэхгүй бай. Хэрвээ ингээд дарамт үүсгээл байх юм бол та бол тэгэл цаашаа болоод амжилттай тэр идэр бол болж чадахгүй гэдгийг бол маш сайн хэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг энэ сэдвийн төгсгөл дээр бол одоо шинжилгээ 100% биш гэдгийг ойлгож таамаг шинжилгээ чинь бүр мөсөн үгүйсэх магадaltaй зах зээлийн хөдөлгөөнд өөрийн сэтгэл зүг бэлэн байлгах хэрэгтэй гэж хэлж байгаа. Магадгүй одоо тий энэ одоо миний одоо мэддэг бүх арга барил тий бүх одоо техник шинжилгээ бүх юм нэг зэг дээр за эндээс бол яг явна уцсан ч юм уу тий ингээ байж байтал нөгөөх хүн эсрэг явцсан үед бол ерөөсөө сэтгэл зүйн үед ямар ч одоо дарамт орохгүй ямар ч сэтгэл зүйн савлгаа байхгүй мөнгөний менежмент мөнгөний дүрм тий өөрт гаргасан дүрмээ бариад ерөнхийдөө арилжааг хийж байгаарэ гэж ерөнхийдөө одоо энэ сэдв дээр ирсэн байгаамаа. За ингээд хэдүүлээ 3 дахь сэдв болох маркет Forex-ийн зах зээлийг буруутгах гэдэг сэдв рүү орцгоё. Ингээд 3 дахь үлгийн 3 дахь сэдв маркет Forex-ийн зах зээлийг буруутгах гэдэг сэдв рүү орцгоё. За номын зохиолч маань энэ сэдвт юуны тухай ярьсан тухай хэдүүлээ ярьцгаая. За энэ дээр болохоор ерөнхийдөө бол маркет бол зөвхөн одоо чиний эсрэг хөдлөөд байгаа юм шиг те. Зөвхөн чамааг арилжаанд орохтол чиний эсрэг яваад байгаа юм шиг санагдах үе бол одоо бүх трейдерүүдэд бол санагддаг. Тэр зэм одоо анхлан зураг авч явах үед. За үнийн хэрэг дээр бол маркет бол чиний эсрэг хөдлөөд байгаа юм биш. Угаасаа өөрийнхөө хийх системээ хийгээл явж байгаа гэсэн үг. За яг энэ дээр бол нөгөө нэг ямар жишээ татаад байна гэхээр за маркет бидний бол нөгөө анхнаасаа одоо тий анх хүн болж төрсэн цагаасаа эхлээд одоо бойл зогс болохгүй гэдэг үгийг бол хүүхэд байхасаа айгүй их мэдэрсэн байдаг. За бидний ээж аав ах эгчтэй болохгүй гэл. Тэгэхээр нөгөө нэг энэ нь болохоор бидний өөрсдийн хүслийг ингээ хязгаарлахаар бид нар тэрнээс бол маш их одоо уур бухимдал дургуутсыг хүлээж авдаг. За тэгэнгүүт нөгөө нэг тэр яаж ихээр ханшийн чартыг эсрэг явах үед бол одоо тэр нөгөө маань одоо нөлөөлөд байдаг тий. За энэ дээр нэг жишээ байлаа гэхэд одоо бага насны хүүхэдтэй айлыг гэдэг өмнөх бас сэдвүүд дээр жишээ авчихсан. За одоо нэг юундаа сервантан дээр нэг сүвнэр байлаа гэхэд шилийн сүвнэр байлаа гэхэд тэрийг хараа сонирхоод чи одоо жоох хүүхэд тоглохыг хүсээ тэрийг авахад аваа сайхан тоглох сэтгэл амар сайхан тоглож байтал одоо нөгөө өрөөнөөс ах орж ирээд наадхаа бол тэг болохгүй гэ булааж аваад одоо дээшээ хүрхгүй газар тавьчих үед бол тэндээс бол бухимдал илрээд одоо миний тоглож исэн гоё юмыг маань бол одоо аваад ингэчлээ гэдэг одоо бухимдал илрэнгүүт үйлж эхэлдэг жоох хүүхэд. За яг энэтэй адил бид нар бол одоо Forex-ийн зах зээл дээр ерөнхийдөө бол яг ийм зүйл болдог. Одоо бидний өссөн зүг маань л одоо take profit бол одоо сөвнөр. За харин тэр одоо ах орж ирээ болиулж байгаа зүйл бол тэр бол одоо маркет өөрөө гэсэн үг. За тэгэхээр бол одоо бид нар бол одоо 100% өөрсдөө энэ зүйлийг бол одоо тэ маркетинг гэж эсрэг явах үед бол ингэж сэтгэл зүйн дарамтанд ордог. За хэрвээ ингэж дарамтанд ороолох юм бол та бол амжилттай трейдер болж чадахгүй. Тэгэхээр бол маркетинг нөгөө нэг 100% тодорхойлж чадахгүйг өмнөх сэдвүүдэд яриад байгаа зүйлийг л ингээд давтаж хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө одоо та хэрвээ үнэхээр амжилттай трейдер болохыг хүсвэл ерөөсөө л хариуцлага өөр тий ямар нэгэн юугаар одоо элдв янзын одоо тэг хүнд ч юм уу эсвэл одоо чартанд ч юм уу тэг буруу өгөх биш зөвхөн хариуцлага өөртөө л буруугаа өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ямар ч тохиолдолд бол одоо хариуцлага өөртөө өгөх тухай бол яриад байгаа гэсэн үг. Ерөөсөө л чи л энэ бүгд одоо буруутай онсон бол чи энэ бүгд чиний зөв
алдсан бол энэ бүгд чиний буруу. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс бол одоо чартад бас харин буруугаа л өгж болохгүй тий. За хамгийн сүүлийн үг дээр юу гэжсэн юм бэ? Чи бүхий л хариуцлагыг өөрч байгаа тохиолдолд эдгээр сэтгэл хөдлөлийн талаар нэг секунд санаа зовох хэрэггүй гэж байна. Тэ. Хэрвээ хариуцлагаа өөрөө л сурчих юм бол тий бусдад буруу өгөхгүй, хүнд ч буруу өгөхгүй ингээ өөрөө сурчих юм бол ерөөсөө одоо ханшийн одоо ямар нэгэн байдлаар тээлтэй сэтгэл зүйн тийм одоо элдвэнзээ одоо тий буур бухимдал сэтгэл зүйн тийм докторгүй байдлыг хүлээж авахгүй гэдгийг бол хэлсэн байгаамаа. За ингээд 3 дугаар бүлгийн 4 дахь сэдв болох ялагчд болон өсөлттэй оногчд гэдэг сэдвийг ярьж эхлэе. Ингээд 3 дугаар бүлгийн 4-р дэд сэдв ялагчд болон өсөлттэй оногчд гэдэг. За энэ сэдвийн өрөөнд бол юу ярьж байгаа гэхээр ер нь бол Forex-ын зах зээл дээр бол ерөөсөй хоёр төрлийн трейдер байгаа. Ялагчд болон нөгөөх нь бол ялагдагчд гэсэн. За тэгэнгүүт ялагдагчд дотор дахиад нэг өсөлттэй оногчд гэсэн нэг тийм төрөл байгаа. За энэ нь болохоор ялагдагчд юунд дээр 100% гэж тооцоод нэг 40-60% нь бол ийм өсөлттэй оногчд гэж байдаг гэж. За өсөлттэй оногчд гэдэг нь бол одоо юу гэрэд вэ гэхээр ерөнхийдөө бол яг одоо ялагч трейдерүүд ч юм бол те одоо ямар ч үед нөгөө нэг мөнгөний дүрэн бүх юм олон стоп лосс зогсон сэтгэл зүйн ганхдаг, олон take profit зогсон сэтгэл зүйн ганхдаг, яг л бүх дүрмээ те ягштал барай явдаг трейдерүүд бол ялагчд гэдэг. За тэнгуут өсөлттэй оногчд гэдэг нь яадаг вэхээр яг ялагч трейдерүүдтэй ижилхэн сэтгэл зүйтэй маш сайн одоо юугээ барай те одоо техник шинжилгээ бүх юм айгүй сайгаа айгүй яг зөв цэгүүдээ олж ороод те ялаал ирэнгүүт хэд жоохон ялаал жоохон данс зузаараал ирэнгүүт яадаг вэхээр өөрийнхөө эгод дийлдээд өөрийнхөө одоо мундагтаа дийлдээл нэг дөрмөө зөрчиж эхэлдэг. Лотны хэмжээг өндөрсгөх, стоп лосс тавихгүй арилжих гэдэг. Өөрийгөө нэг амар байгаа гэдэг. За тэгэнгүүт энэ хүмүүс нь яадаг вэхээр нөгөө нэг олсон бахаа ашигаа ерөөсөө нэг л арилж байгаа шууд дуусчихдаг гэсэн. За энийг болохоор нөгөө нэг өсөлттэй оногчд буюу ялагдагчдын тоонд байдаг. Нөгөө сэтгэл зүйн айгуу сайн болцсон юм шиг яг ялагч трейдертэй төстэй байдаг гэхэрнээ хамгийн сүүлд нь тим алдаг дандаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр өсөлттэй оногчд буюу ийм трейдерүүдэд юу хэлээд байна гэхээр та хэдий ялсан тэ олон TP авч олон дансаа зузаадгсан ч гэсэн ерөнхийдөө мөнгөний дүрм гэдэг зүйлээ маш сайн барай тэ яг ялагч трейдертэй адилхан эго бүх төр зүйлээ тэ бүгдийн дараа л ямар ч үед дүрм гэдэг зүйлээ ерөөсөө ягштал бариарэ гэдэг зөвлөж өгсөн. За тэгээд яг энэ сэдвийн сүүлийн үг дээр бол нэг үгийг л онцсон. За энэ үгээр энэ зах зээл бидний дотоод сэтгэл зүйн тусгал тиймээс өөртөө итгэлийн эрүүл тэнцвэрийг олж сахилга батыг баримтлах нь трейдер хүний хийх амин чухал алхмуудын нэгэ гэж хэлсэн байгаа. За ингээд миний одоо 3 дугаар бүлгийн юу маань бол ингээ энэ үрээд дуусч байна. Тэгээд 4 дугаар бүлгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.